дэлхийн түүхэнд бараг анх удаага твийн хэмжээний одоо баялдааны операцийг төв дамнсан. Гэхдээ ер нь чи нэг нутгаар нь авч үзэх юм бол Европ төв бараг бүтнээр таарахаар байгаа шүү дээ чи. Дэштэй Кипчакийн талаас гэдэг чинь одоо Казахстаны нутгаас уунгар хүртэл энэ баялдааны операцийг төлөвлөж хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ Сүбэдэбаатар бол үнэхээр одоо цэргийн гайхамшигтай хүн. Гэтэл энийг нь ерөөсөө юу ярьдгүй. Венецийн тагнуулын сүлжээ гэдэг бол дэлхийн номер 1 тагнуулын сүлжээ. Ер нь яхад бол одоо дэлхийн бас нэг шилдэг тагнуулын сүлжээний нэг бол Английн тагнуулын сүлжээ шүү дээ. MI 6 гэдэг лөө. Тэр тагнуулын сүлжээ чи гадаад тагнуулын сүлжээ. Тэр чи Венецийн худалдаачдын тагнуулын сүлжээнд дээр анх суурилсан тагнуулын сүлжээ шүү дээ. Тэгэхээр бид нар тэдрээс хамаагүй өмнө тэр сүлжээн дээр суурилсан өөрийн тагнуулын сүлжээ ажиллуулж ирсэн байх. Тийм болохоор тэр өрнөд Европт юу үйлчилсэнийг бол манайхан маш сайн мэдчихсэн байх. Австрийн ван Бабенберг гэж нөхөр гомоо тэр бас Унгарын нутгаас булаахсан натай нөхөр байсан. Гэхдээ одоо нөгөө нийтийн дайс ирсэн учраас гээд Бабенбергийг бас урдсан. Тэс нөгөө Бабенберг нь ирэнгүүтээ гээ та нар юусэн юу ч ойлгохгүй. Энэ хотон гэдэг нөхөр чинь энэ Монголын тагнуул واخгүй юу? Санаатай энд ирсэн. Тэгээ араас нь шалтгаан хийж монголчууд орж ирж байгаа. Тэгээ энэ хотон гэдгээс бүх юм болж байгаа ингээд шордоод уулынч Бабенбергч бас худлаа хэлэхгүй гоо тэгээ шалтгаан болж байгаа нь мөн штэ бас хөрхөө. Феодлууд нь нэрээ тийм байж штэ энэ төр гэж байгаа нөгөө хотон хаанаач алаа явахгүй. Ер нь бол монголчууд өнөөгөө тий унгрууд өөртөө нөөч юм. Австрийн нөхрийн гатгалгаар. Тэгээ нөгөө хотон хаанаач алаад тэгсэн нөгөө хевчаагууд чинь энэ хараа итгэл хөвдлээ хааны маань аллаа гэд шууд бослог гаргаад Сайн байна уу сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкаст ээлж дугаар эхэлж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллах Denk Farm. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За өнөөдрийн нэвтрүүлгээр Кипчакийн дайн 4-т буюу Европ дахь дайныг үргэлжлүүлнэ. Тэгэхдээ мэдээж Кипчакийн дайн гэдэг дэлхийн түүхэнч тэмдэглэгдсэн байгаа. За Монголын бас байлдан дагуулын бас нэлээд том түүх өрнөл болж явдаг. Тэгэхдээ ер нь дэлхийн түүхэнд энэ дэлхийн дайны түүхэнд дайн байлдааны түүхэнд Кипчакийн дайн ер нь хэр их орон зай эзлэхүүц юм түүхэн үйл явдал юм бэ гэдгээс яриагаа эхлэе. Нөгөө энэ Кипчакийн дайны тухай ярьж эхэлж байхдаа хоёулаа жоохон өрөндийн түүхчдийг шүмжлээдсэн шүү дээ. Ялангуяа Оросын түүхчдийг. Ингээд энэ дайныг хэд хуваагаад ингээд тусдаа ийм дайнууд байсан юм шиг өгвөл Батхан Сүбэдэбаатар хоёроос орсуудаг алах гал ингээл хайгаад даггаад исэн юм шиг болгоо ичсэн юм а гэдэг. Эсвэл одоо Европ руу орсон хэсгийн болохоор бүр цаашаа Ромомыг эзлэх гэжсэн энэ төр гэж яах шиг те. Гэтэл энэ Кипчакийн дайн гэдэг нэр нь бол өгөөд хааны зарлиг дээр дурдгаж байгаа шүү дээ. Батыг Кипчакийн дайнд мордсон үеэр гэд биччихсэн байна. Тэгэхээр дайны зорилго бол их ойлгомжтой. Хоёрдугаарт энэ бол нэг том баялдааны үйл ажиллагаа байсан гэдэг нь юугаар харагдаж байна гэхэлэр өгөөд хааны зарлиг дотор за чи яваад булгаар бажгад башкир тий асууд осетинууд сасууд саксинууд тэгээд Орос тэгээд Унгар энэ улсуудыг явж эзэлж ирээ гэд зарлиг болгож байгаа. Тэгэхээр тэр баялдааны үйл ажиллагааны хүрээг хааны зарлиг их тодорхой зааж өгч штэ. Тэгээд зорилгын тодорхой зааж явчаагуудыг хүрсэх байж. Энэ бол өгөөд хааны ч бодож олсон ажил биш. 1221 онд Зевс үедээ хоёрыг баруун зүгийн их уулгалтанд мордуулахдаа яг энэ улсуудыг нэрлээд Кевамины хэрмэн хүртэл явна шүү гэж. Киевийн хэрмэн хүртэл яваа гэж даалгавар өгöd байгаа байхгүй. Тэгэхээр
энэ бол нэг том байлдааны операц. Дэлхийн түүхэнд баг анх удаага тэвийн хэмжээний одоо байлдааны операцийг Тэв дамнсан. Гэхдээ ер нь чи нэг нутгаар нь авч үзэх юм бол Европ тэв баг бүтнээр таарахаар байгаа шүү дээ чи. Дэштэй Кипчакийн талаас гэдэг чи одоо Казахстаны нутгаас Уунгар хүртэл энэ байлдааны операцийг төлөвлөж хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ Сүбэдэбаатар бол үнэхээр одоо цэргийн гайхамшигтай хүн. Гэтэл энийг нь ерөөсөө юу ярьдаггүй. Ийм сонирн байгаа. Тэгээд энэ төгсгөлийн шат уу одоо Европт ирж штэ. Европт ирэхэд Сүбэдэбаатар Батхан хоёрын зөвхөн энэ төгсгөлийн шатн дээр хийсэн байлдааны үйл ажиллагаа. За багцаагаар бол 1944 1945 онд одоо улаан армийн хийсэн одоо алдартайгаар Сталины алдарт 10 цохилт билүү. 10 байлдааны операц яг энэ нутаг дээр явж байгаа. Тэгэхэд энэ бол манай Монгол цэргийн том дайны сүүлийн шатны үйл ажиллагаа байсан гэж. Тийм болохоор яг энэ нийт дүр зургийг нэг хэлж өгөхгүй бол хоёулаа бас нөгөө шүмжлээд байгаа улсуудтайгаа яг адилхан ингээд дөрөв хуугаад яг чиглэлээр дөрвөн тусдаа дайм болж ойлгочих гээд байгаа тань л да. Яг нэг нэвтрүүлэгт багтахгүй учраас дүр тувааж. Тий. Хоёрд нь бас угаасаа тийм том дайн гэдэг утга бас биш тийм чекин дайн. Дөрвөн зурвал гэдэг л. Саяхан нэр сошиал орчинд тэр дэлхийн алдарт 10 ба 20 жанжиндаар ингээд нэг ирэмбэлцсэн юу явж илээ. Лист явж илээ. Тэгээ тэн дээр Сүбэдэбаатар ороогүй таас дурдсан юм. Ерэн зүгээр бид нар бас энэ Сүбэдэбаатарын дайныг бас бусад хэл англи хэл дээр нийтлэг хүн төрөлхтнөр хэлж ашиглаж байгаа хэл дээр монгол хэл дээр ч тэр бас сошиал орчин нэлээд сайн оруулж өгөх ёстой юм шиг байна. Тэгжээч тэр листүүд бас нэг өөяар ч юм уу те ирэмблэгдэж орж ирэх боломжууд нэгдэх байх гэж бодож байна. Миний Сүбэдэбаатар ном одоо хэвлэлтээс гарч байгаа. Тийм болохоор зэрэг цагаан сарын бэлгэнд. Тэгээ цагаан сарын бэлгэнд юу Монголынхаа их Баатар гайхамшигт жанжинг одоо дурдсан номыг авцгаагаарай гэж хэлэх байна. Ер нь бол би тэнд үлийг харамссан л да. Яг Сүбэдэбаатарын нэг хэцүү тал нь юу гэдэг гэхэлэр мань хүний гавьяг ихэнхийн авиж Чингис хаанд бичдэг. Яг дээд ерөнхий командлагч бол Чингис хаан мөн л дээ. Тий. Яг цэрэг командалж исэн хүн нь бол Сүбэдэбаатар гэдгийг мартчихдаг. Хоёрдугаарт мань хүний одоо яг энэ гайхамшигтай байлдааны ажиллагаа бол Чингис хааныг нас барсны дараа хийж байгаа байлдааны ажиллагаа шүү дээ. Мэдээ Сүбэдэбаатараар бас нэг биш зохиол бүтүүл гарсан байдаг. Таних юугаар онцлог вэ? Нэг тийм олон гараагүй. Ер нь бол Ричард Габриэл гэж хүний бичсэн Сүбэдэ де Валиант буюу одоо хатан зэрэг Сүбэдэ гэх юм уу нэг тийм ном бий. Башкирийн эрдэмтэн Валерий Злигосов гэж хүний бичсэн ертөнцийг байлдан дагуулсан Мөртөн Баатар гэсэн нэг ном бий. Яг тухайлсан зориулсан ном нь. Тэгээд за нэг Туваагийн нэг зохиолч юм бас. Тэрч уран зохиол талтай түүхийн судалгааны ном гэхээсээ. Өөрчин Карл Свердруп гэж Шведийн нэг эрдэмтний Чингис хаан ба Сүбэдэбаатар хоёрын байлдааны ажиллагаанууд гэдэг нэлээд тийм бичсэн ном бий. Монголд одоо манай цэргийн түүхч шагдаргуу нэг ном бий. Энд өөр ном байхгүй шүү. Сүбэдэбаатарын тухай. Чингис хааны тухай бол амар их ном байгаа шүү дээ, тий. За Оросын өмнөх дугаар дээр Оросын вант улсуудыг мөхөөж байгаа. Одоо үүнээс цаашаа хайч ирэх үү? Ахаа нөгөө Хевчакууд нь дуусаагүй байх. Хевчакууд нь зүхтаагаад Унгар яваад өгцөн. За тэгээд тэдний араас явахын тулд эхлээд тэр холбоотон Оросыг дарах хэрэгтэй байсан дарцсан. Тийм ээ. Хоёр компанид ажиллаар ингээд Оросын вант улсуудыг дарцсан. Тэгээд одоо Хевчакуудын араас нэхэж Унгар орох хэрэгтэй болж байгаа. Энэ дайныг ярихдаа бас Европ тэр үед ямар нөхцөл байдал байсан гэдгийг ярих хэрэгтэй. Ягд үгүй л за энэ үед одоо жишээлбэл Дорнод Европт одоо хамгийн хүчрэх нь Унгар. Энэ
Тэр улаанаар бол одоогийн нутаг дэвсгэрийг харуулсан байгаа юм. Ногоон тэр жигтэй бол Унгарын Одоо энэ тэр үеийн Унгарын нутаг. Унгарын вант улсынхан нутаг гэсэн үг. Тэгэхээр эн чинь бас тийм жижиг улс ерөөсөө биш байгаа. Энэ үед Польш нь хэд хуваагдаад мөрөв сахалт Болеслав гэж ван байсан. Тэрийг насварсны дараа хүүд нь хорондоо хаан ширээ болоцолдоод тэгээ Польш нь их Польш, баг Польш, Силез гээд 3 вант улс болсон. Силез нь бол Америк дээр Польшийн вант улсын нэг хэсэг юм шиг боловч германууд. Силезийн ван Генрих, үнэн сүжигт Генрих гэдэг бол герман. Одоо цусаар нь ярих юм бол. Тэгээд яг одоо Монгол цэргийн балидааны ажиллагаа эхлэхэд тэр Силезийн ван үнэн сүжигт Генрих гэдэг нь бол хамгийн хүчрхэг ван байгаад Польшийн бусад одоо вант улсуудыг нэг тийм хараат болгоцсон маягийн ийм үе байсан. За энэ зургаар харж байхад бол одоо Урмыны баг Урмын тэрчгтэй Унгарын мэдлэлд гэдэг маань тэр үед бол Валах гэж нэрлэгдэж Трансильван Валах гэж нэрлэгдэж нутаг. Мөн одоо Хорватын ван Коломан гэдэг бол Унгарын ван Белагийн дүү. Ингээ ер нь бол Унгар бол бас тийм дан ганц Унгар ерөөсөө биш болж таараад байгаа. Хоёрдугаарт энэ хинчин Унгарын ван Бела чинь их олон охинтой. Тэгээд тэр охтууд нь юу хийчихэж байгаа. Европын баахан одоо ван хаадуудтай гэрэлтсэн. Тийм учраас одоо жишээлбэл Кунигунда гэж нэг охин байгаа. Белагийн Унгарын ван Белагийн охин. Энэ чинь Польшийн Сандомирын ван Ичимхий Болеславын хатан болцсон байна. Дараагийн охин Анна гэж байгаа. Тэр нь Галицийн ван Ростиславын хатан. За тэгээд тэрний дараачийн охин Йоланда гэдэг нь их Польшийн ван Сүсгт Болеслав гэдгийн хатан. За тэгээд тэрний дараачийн охин Елизабет нь Баварын захирагч Хенрихийн хатан. Тэгэхээр Унгарлууд Африкт орчиход дор хаяж одоо 2-3 Польшийн улс тэгээд дээрээс нь айгүй Бавар нэмж орж ирэх гэж германууд те. Тийм болохоор тийм асуудлууд бол байсан л да. Бас Оросын хотуудаас нэг том ялгаатай юм байгаа Унгар руу ороход. Яг үгүй Унгар руу ч нөгөө Хевчагууд дахиад очсон шүү дээ. Хотон хааны Хевчагууд дахиад очсон чинь Унгарын ван Бела чинь айгүй дуртай хүлээж аваад газар мазар олгоод тэнд өөрийн шалтгаан байна. Энэ Белагийн эцэг Андраш гэж нөхөр 3 дугаар Андраш гэж ван байж байхдаа мань хүн чинь нөгөө бахан загалмайтны аянданд давхиж чад хам хөрөнгөө бараад тэгээд нөгөө хүч чадал нь айгүй буураад тэгэнгүүт нөгөө бусад ноёдууд жижиг ноёдууд феодлууд нь айгүй хүчтэй болоод тэгээд нөгөө Андраш чинь тэдрийгээ татахын тулд янз бүрээр ингээд эзэмшил шагнаад сөүлдээ бүр алтан бүл гэдэг гэрээнд гар өсөг зураад тэр гэрээгээр тэр ноёны нутаг руу халдаж болохгүй тэндээс цэрэг татаж болохгүй бүр тэр байтугай тэр ноён чамаг вангаа эсэргүүцээд байлдах хэрэгтэй энэ төр гээд бүр тийм гэрээнд зураад тэгээ ван бол одоо Унгарын ван гэдэг нь бол тэр эцэг Андрашийн үед бол зүгээр нэг юу юм дээ. Одоо зохион байгуулагч маягийн нөхрөл болцсон байгаа байхгүй. Альсгүй одоо юу гэдэг аудитын шүүх. Тэ? Маргаан тасалдаг нэг тийм нөхөр болоод өөрөө ямар ч эрх мэдэлгүй гар болцсон байсан. Тэгээд энэ Белан хаан сонгуудаа эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд аажмар нөгөөдүүд чинь чангалж эхлээд тэгээ энэ байнгын зөрчил дунд байсан байхгүй. Тэгээд байж исэн чинь Хотон хааныг Хевчагуу дахиад эрхлээл нөгөөдөг чинь энэ сайхан боломж гарлаа. Нөхөр хажуудаа Хевчагийн сайхан морин зэрэгтэй болоод авах юм бол бусад ноёдууд ч нөгөө томорч чадхаа байж шүү дээ. Тэ? Тийм учраас маань юм чин дээр Хевчагуудыг их дуртай хүлээж авч нутан мутаг заад суулгаж байгаа нь тэр байхгүй. Монголчууд ороод ирвэл хэцүү юу юм гэхлээр Унгарын хүн дэр эцрийн морин зэрэг хажуудаа бидэнтэйгээ адилхан хөнгөн Хевчагийн морин зэрэгтэй зэрэг байлдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо юу гэх юм байлдааны түвшин ижил ойролцоолт зэвсэг хэрэгслийн хувьд бол
бараг биднээсээ дээшээ гарчиж магадгүй тийм хүмүүс болж байгаа байхгүй. Одоо энэ одоо Унгарын одоо тэр үеийн зэвсэгтөгчний одоо зэргүүдийг энэ бол орчин үеийн зураач сэргээд зурсан байдал л да. Хувц сэргэлүүд нь одоо энэ бол одоо Унгарын одоо Рицер Хүлэгт Баатар гэх юм уу те. Энэ юу одоо гал сөнөгчийн малгай шиг малгайтын нөхөр чинь Хорватын Хүлэгт Баатар. Тэр заатлынх нь бол Хевчакийн морин зэрэг. Ер нь ингээд ийм зэрэг зогсоход бол бас биднээс ер нь их дутхгүй одоо цэргийн хүч байна гэж ингэж үзэгдэхэр байгаа. Тийм учраас манайхан бол одоо Сүбэдэ Баатар Батхан хоёр бол маш сайн төлөвлөлт хийсэн гэдэг нь харагдаад байгаа юм. Энэ тухай нөгөө хоёулаа нэг түрүүчийн дугаар дээр ирсэн Унгарын лам хин гэж Юлиан гэдэг Гаслангийн дуулал гэж одоо Унгарын ванд улс эзлэгдсэн тухай бичсэн ном бичсэн нөхөр. Тэр өөрийнхөө номон дээр Сууздалын вантай очиж уулзсан. Тэгсэн чинь Сууздалын ван өдөр шөнөгүй Унгар руу яаж одоо дайрж орох вэ гэж зөвлөлдөж байна гэж тэгж бидэнд хэллээ гэж. Тэгэхээр нөхдүүд бол амар бэлтгэл хангасан байгаа хгүй. Сууздалын ван надаар дамжуулан Унгарын ванд амаар хэлүүлэхдээ татарууд загалмайтан унгаруудын орныг хэрхэн очиж булан эзлэх тухай өдөр шөнөгүй хэлцэж байна гэлээ. Ягд гэвэл тэд цаашаа Ромыг болон түүнээс цааш эзлэх зорилготой байгаамаа. Иймээс тэр Унгарын ванд илчилгээсэн билээ Батханыг хэлж байгаа юм. Өөр нэг хэсэг дээр энэ Юлиан чинь 30 удаа илчилгээгээд хариу авахгүй байна энэ гэж. Тэг чин Оросын дайн гэдэг чинь цаашаа жилийн дотор 30 илчилгээсэн гэхээр их идэвхтэй явсан байгаа. Тэр 30 илч бараг 30-ул тагнуул баг. Тэ? За яг загтал авч явна үнэн баг л да. Тэгвэл тэр 30 тагнуул явж ийн л гэсэн үг шүү дээ. Тэнд юу болж байна? Цэргүүд нь ямар юм? Хот нь ямар юм? Бэклэт нь ямар юм? Бүгдийг судалж тагнаж байгаа хүн баггүй. Унгар нь юм. Гэтэл Унгар чинь цаана нөгөө ариун Ромын эзэнт улс гэж байгаа. Тийшээгээ ирэхээр хоёлаа нөгөө нэг Сүбэдэ Баатарын дугаар дээр ч ярьж ирсэн, Оросыг эзэлсэн дугаар дээр ч ярьсан санагдаж байна. Венецийн худалдаачдаар дамжуулж тагнуулын сүлжээ босгосон гэдэг. Венецийн тагнуулын сүлжээ гэдэг бол дэлхийн номер 1 тагнуулын сүлжээ. Ер нь яхад бол одоо дэлхийн бас нэг шилдэг тагнуулын сүлжээний нэг бол Английн тагнуулын сүлжээ шүү дээ. MI 6 гэдэг лөө. Тэр тагнуулын сүлжээ чи гадаад тагнуулын сүлжээ. Тэр чи Венецийн худалдаачдын тагнуулын сүлжээнд дээр анх суурилсан тагнуулын сүлжээ шүү дээ. Тэгэхээр бид нар тэдрээс хамаагүй өмнө тэр сүлжээнд дээр суурилсан өөрийн тагнуулын сүлжээ ажиллуулж ирсэн байна. Тийм болохоор тэр Өрнөд Европт юу үйлчилсэнийг бол манайхан маш сайн мэдчихсэн байна. Өрнөд Европ тэр үед юу болж ирсэн гэхлээр 3 дугаар Хонорус гэдэг паплам ариун Ромын эзэнт улсын хаан Фридрих Хохенштауфен гэдэг нөхөртэй хоорондоо муудалцаад тэгээд тэр хоёр ерөнхийдөө Италийн нутгийг булаацалтаад хоорондоо байлдаан болж исэн үе байхгүй. Тийм учраас Европ бол Гвельфүүд, Гибелинүүд гэдэг хоёр хуваагдсан. Гвельфүүд нь бол папламынхаа талыг барьдаг. Гибелинүүд нь болохоор ариун Ромын эзэнт улсын хааны талыг барьдаг хүмүүс гэсэн. Энэ юугаараа юу гэхээр нөгөө ариун Ромын эзэнт улс гэдэг чинь манай одоо их Монгол улс шиг нэгдмэл улс биш байхгүй. Баахан бие даасан юм нэг ванд гүнд маркиз герцогт улсууд. Тэгээд тэд нар бүгдээрээ хаан нэгтгээс ирж нөгөө юугаа авдаг, захирах хэрэгээ авдаг. Тэгээд тэнд нь паплам гэж өгөх гээд идэг. Тэгсэн чинь нөгөө ариун Ромын эзэнт улсын хаан чи юу яриад байгаа юм бэ? Юу яаснаа чинь лам өгөх гэдэг. Би хаан байна гэдэг. Ингээд гол зөрчил тэнд яваад ирсэн байхгүй. Тэгэхээр тэрийг манайхан маш сайн судалсан баг. Тийм ч учраас Гүмилёвго номон дээр энэ монголчууд ариун Ромын эзэн хаан Фридрих Хохенштауфен хоёр
хоорондоо ер нь стратегийн түншлэл байгуулсан байх гэж юу үтсэн юм харагдах магадгүй. Яг гэвэл Унгарын Ван Белла чинь Гвельф буюу Пап ламын талыг баримтлах гэж байгаа байхгүй. Тэгэхээр Ариун Ромын эзэн хаан бол дургу байна да. Тэр нөхөр те. Тэгээд энэ чи бүгд нэг баахан монголчууд ирээд нөхрийг балбчвал тийм штэ чи папыг дагаад алдагнаад байсан бидтэй гэж хэлээл суун штэ. Хоёрдугаарт нэг Францискан ламын дурсамжинд Батханаас загтал ирсэн чинь Хохенштауфен тэр загтлын нариуд. Би ч одоо шонхрын анги их сайн гэдэг хүн штэ. Би тэгээ яах юм одоо Батханы шонхорчин болох юм уу да гэд. Тэр хүн дайн тухай ярихгүй гоц. Яг марзгансан байж болно. Гэхдээ ямар ч байсан би бол тэр Батханд өгсөн хариунд бол чамтай байлднаа гэдэг юм аа эсвэл Унгарыг хамгаална гэсэн хариу биш л байна л да. Нөхөр дэнд чинь надаа өгчих албан тушаал байгаа юм биш үстэй чамд гэж бичээд штэ тий. Тэгэхээр тэр их өөр юу болж байгаа. 3 дугаар шалтгаан юу гэхээр монголчууд Европт дайраад орчихсон 1242 онд нөгөө Ариун Ромын эзэн хаан чинь одоо хил хязгаар хамгаалахын оронд паптай дайнд мурдаа явчихж байгаа. Тэгэхээр мань хүн дорнод хэлдэ ер нь санаа зовхгүй шүү дээ. Тэгэхээр тийж орохгүй гэж манайхан хэлсэн бол гарах гэдэг байгаа үстэй. Тэрнээс чи тийм амир дайснууд орж ирчээд тэгээд тийм хүчтэй улсыг нураагаад явж байхад нөхөр төр дорнод хэл дээрээ зэрэг үлдээлгүй бүх зэрэгээ аваад сайхан Итали хот булаацалтаад паплантай байлдаа явж ийн гэдэг чинь. Тэр бас нэг тийм сони юм. Өөрөөр хэлбэл эндээс хамгийн зүднэх фуртын ирчээд дүгнэлт хэлэхэд бол Батхан Сүбэдэ Баатар 2 Унгар руу орохын өмнө стратегийн дагнуулаа улс төрийн тооцоогоо хэн миний нөхрөв хэн миний дайсан гэдгийг амар сайн тооцсон байгаа гэж. Энэ ягаад энийг яриад байгаа гэхээр дараа нөгөө байлдааны операцийг тайлбарлахад энэ их тодорхой болно л доо. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндайн удирдаж 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамнсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. За ингээд байлдааны тагнуулын урьдчилсан стратегийн бэлтгэлүүд хийгээд за одоо байлдахыг халхан руу орж хизээ бай хэлв. Бушуухан шиг байлдах гэдэг. Тийм байлдааны операцийг тайлбарлахад нөгөө энэ хэрэг болно гэж яриад байгаа нь. Энэ одоо тэр Валерис Легостев гэж Башкирийн эрдэмтэн Европт хийсэн байлдааны үйл ажиллагааг ерөнхийд нь ингэж тоомлж зурсан байна. Их гоё өнгөтэй мөнгөтэй зургнууд бий. Би бол тэр өнгөтэй мөнгөтэй зургийг биш энэ эрдэмтний судалсан судалгаа хэн хаана хизээ яаж хөдөлсөн бэ гэж. Тэгээ хэрвээ чи энийг харах юм бол Монгол зэрэг уламжлалаараа 3 хуваагдаад орж байгаа. Мэдээж голын буюу үндсэн цэргийг Бат Сүбэдэ 2 ахлаад баруун жигүүрийг бол Батын ах орд эзэн цагаатны хүү Баядар тэгээд нөгөө алдартай Бурандай ноён энэ 3 захираад явж байгаа. Зүүн жигүүрийн цэрэг буюу одоо Өрмөний нутгаар орж байгаа цэрэг биш одоогийн Малдаа бүргийн нутгаар орж байгаа цэрэг тэрийг бол хэн өгөөдөө хүү Хатаг Тулун хүү Бүжиг энэ 2 ахалж явж байгаа. Ийм дүр зураг байна. Тэгэхээр зэрэг баруун талаар орж байгаа цэрэг бол нөгөө нэг бахан хөргдүүд байгаа штэ. Их баг Польш молшин. Тэр хэдийг тэнд нь бужигнуулж одоо өмөлж уйх зорилготой. Өмнө талаар орж байгаа цэргүүд нь энэ Унгарын Вант улсын Харьяа тэр Валаах одоогийн Өрмөн биш үү? Тэр хоёулаа газар зураг тэр Өрмөний ихэнх хэсэг бол Унгарын мэдлэлт байсан үегээд харуулсан шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр авийг бас Тэндэн цэргийн уйх. Ийм 2 том зорилготой 2 жигүүрийн цэрэг орж байгаа. Яг өмнөх үед бол
Европын түүхчдийн бичих дуртай нэг юм бол дахиад нөгөө шорон түмэн татаарууд орж ирсэн гэдэг юм их бичих дуртай байсан. Цэргийн хүчнийг бол түүхчид янз янзээр үнэлдэг. Зүгээр сүүлийн үед бол хийж байгаа үнэлгээгээр гол замын цэрэг буюу Батсүбэдэ хоёрын удирдсан цэрэг бол нэг 2-3 түм. Хэний баруун замын цэрэг бол 1 түм. Одоогийн бүр нарийн тооцоогоор 6000 орчим гэж. Өмнө зүүн замын цэрэг буюу Хадан Бүжиг хоёрыг авч орж байгаа цэргийг бас нэг тэр хавцааны тоотой цэрэг байна гэж ингэж тоолж байгаа. Тэгэд эн чинь зүгээр одоо 6000 хүн гэдэг чи одоо юу юм бэ? Одоогийнхоор нэг стадион дүүрэхгүй юм байгаа үстэй. Зөвхөн тэгээд чи одоо ингээд баруун гарын цэрэг эхэлж ороод эн чинь 1242 оны 1 сар хавцаа. Манай монголчуудын сайхан уламжилт сайхан арга ба шүү дээ. Ёлко тэмдэглэж чадахгүй шүү дээ. Тэрэндээ гол нь биш дахиад эн чинь нэг бүүн Оростой адилхан бүүн л намаг шавар гол мөрөн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ихэнх нь хөлдөө үед нь орж байгаа хамгийн эхлээд одоогийн Брестийн цай цавьяас гэж Польши хил рүү нэвтэрж ороод тэгтээ бурандаа ноён бүр хойгуур Литвээр ингэж тойрж нэлээд тойроо. Тий орж байгаа. Би бол тэрийг юу гэж зорилго нь юу гэж хараад байна гэхэлэр тэрүүгээр нөгөө нохоо шүгүүлээд өнгөрөх штэ. Тэгэнгүүт нөгөө Литвийн ангууч юу Польшуудад туслахаар явах. Энийг бүр саяхан энэгээр нөгөө баахан монголчууд чи яваад өнгөрсөн. Одоо эргэж ирж магадгүй гэд. Цэргийг тэнд нь хадж байгаа байхгүй. Гэтэл монгол цэрэг болохоор зэрэг ерөөсөө олон тавын юм ярилгүйгээр хин орд эзэн яг зарим их сурвалжид хайдуу гэж бичээд идэгээ. Эднэр чинь 1 сард Люблинийг эзлээд Польшийн нутг руу цөмөрж ороод 2 сард Сандомирыг эзлээд тэгээд 2 сарын 13-нд Турск хотын дэргэд их том тулдаан болоод энэ бол баг Польшийн армийг буцагч байгаа. Баг Польшийн армийг буцагчод 3 сарын 18-нд Краковын хавилцаа Краков Сандомирын хамтарсан цэргийг буцагсан байгаа юм. Бас ардын армийн өдөр бол их дээр үеэс уламжлалаа шүү. 3 сарын 18-нд ч тий. Тэгээд дараа нь шууд Одер мөрнийг гатлаад тэр одоо Одер мөрнийг гаталж байгаа тэр байна. Тэгээд Краков эзлэсний дараа Одер мөрнийг гатлаад тэгээд цаашаага дахиж явж байгаа Вроцлавыг эзлээд тэгээ Вроцлавыг эзэлсний дараа энэ нөгөө үнэн сүжигт Генрих гэж Силезийн ван гэдсэн шүү дээ. Тэр чинь Чехийн ван Венцславт одоо загтал хэлгээгээд хоёулаа нийлж очиж энэ монголчуудыг дарья гэд яг Чехийн ван гэдэг нь бид нар одоогийн нөгөө Чехийн нэрээр нь нэрлэдэг байна. Уул нь бол Бохемийн ван баггүй. Тэр үед Чех гэж улс нь байгаагүй. Бохем, Марав гэж хоёр өөр одоо ван тулс байсан. Тэгээ Бохем ван Венцслав Силезийн ван үнэн сүжигт Хенрих хоёр цэргээ татаад нийлэхгээ явж гин гэдгийг Монгол цэрэг мэдээд тэр тагнуул маш сайн баг үстэй. Мэдэнгүүтээ нөхдүүд энэ тэнд тарцсан байсан бүх цэргүүдээ буцаад цуглуулад за тэгээ 6000 цэрэг л цуглаа штэ. Баруун замын анги чи ерөөсөө ийм л тооны цэрэгтэй байсан юм чи. Тийм тэгээд тэднийг бол 4 сарын 12-нд баха Ливницийн дэргэд буцагсан. Хоёулаа нэвтрүүлэг эхлэхэд нэг судрын зураг тавьсан байсан штэ. Тэр чин тэр Ливницийн дэргэд тулдаан Судар дээрх байлдааны зураг уу? Тий, судар дээрх байлдааны зураг тавьсан байсан. Тэр бол тэр Ливницийн дэргэдэх тулдаан юм байна. Тэгээ энэ нөгөө Бохемийн вантай нэгдэхээс өмнө эхлээд үнэн сүжигт Хенрихийг цэргийг дарсан. Энэ бол хэн орд эзэн Баядар хоёр бол нөгөө Сүбэдэ жанжны өгсөн байлдааны даалгаврыг нуглан давуулан биелүүлчихэж байгаа байхгүй. Ер нь бол энэ хоёр төгсөн байлдааны даалгавар бол тэр аваар байгаа тэр Хенрих энэ хэний Бела вангийн хүргэнүүдийг завгүй байлгаа гэдэг даалгавартай байсан шүү дээ. Нөгөө хоёр чигээс хамаг хүргэнүүдийг буцахад тэгээ бүр Хенрих чинь өөрийн тулдааны талбарт алаад толгойг жадан төлгөөд Лигниц хотод авч үзүүлээд Хэрмийн гадаа тэр толгойг ингээ өлгцэн үзүүлээд явж исэн тийм юутай. Тулдаан бол
их сонирхолтой дулдаан болсон байдгийг. Яг баялдааны үйл ажиллагааныхаа явцаар бол. Таны яриагаар ямар ч сонирхолгүй дулдаан л өрнүүдэн л та. Үгүй яг би нэг товчлоо зүгээр бошоо шиг очиод дараад нухаад л гээд яваад нэг л та. Юу энэ бол монголчууд айхтар баялдааны төлөвлөлтөй байсныг харуулж байгаа. Хамгийн эхлээд тэр чинь ингээд рицерийн хүнд морин цэрэг цугулчихж байгаа шүү дээ. Хоёлаа бас нэрээ юу яах хэрэгтэй. Төсөөлөл олохын тулд тэр үеийн одоо за богемийн рицер гэдэг бол одоо ийм хувц хонортой. Энэ 13 дугаар зууны үеийн төөх одоо ийм нөхөртэй байлдах гэж шүү дээ. Манай нөхдүүд. Хүнд мөрөн зэрэг. Тэгээ энэ ч тэгээд морин дээр суусан зураг нь байна. Одоо энэ Тевтоны рицерүүд. Нөгөө Александр Невский кинон дээр нэг ийм нөхдүүд яваад идэг штэ тий. Польшийн рицер гэдэг маань ийм хүн баг. Тэр хоорондоо нэг онцгой ялгаагүй бөөн төмөр үеигтэй ийм нөхдүүдтэй байлдах гэж штэ. Өдрүүн сум орохгүй бол чинь хаач өөр юу алга ш. Нүксвгүй. Харин тэгээд бас амаргүй дайсантай байлдах чинь гэдэг нь харагдаад байгаа юм л да. Энэ нөгөө Лигницийн тулдаанд нөгөө вангийн үнэн сүжигтэй нэрийн толгойг авчиад жадан дэлгөөд Лигниц хотын хэрмэн дээр авчиж харуулж байгаа судар дээр гарсан зураг. Тэгээд энэ тулдааныг мундаг төлөвлөсөн гэдэг нь юугаар харагдаж байна гэхэлэр эхлээд юу хийж байгаа. Монгол цэргийн нэг анги хил давшиж эхлээд тэгээд нөгөө сурснараас хуурамч ухралтай хийгээд тэгээд араас нь нөгөө рицерийн хүнд морин цэрэг мөрдөн штэ. Мөрдөгт нь юу утаан өшиг тавьсан байна. Галаар. Тэгээ утаан өшиг тавьчихлаа нөгөө утаан дунд нөгөө хүмүүс нь баримжаагаа алдаад уул нь бол штэ. Рицерийн нэг рицер гэдэг бол дор хаяж 5-6 дагуултай явна штэ. Явган дагуултай одоо орчин цагийн байлдаанд танк ганцаараа явахгүй явган зэрэг дагаж явдаг штэ. Тэгэхгүй бол дан ганц танк өрөөд ирэх юм бол Мачига Гарначитай устгачаад идэг биз дээ. Тэр дайны тухай Оросын зөндөг ном дээр тэгж гараад идэг штэ тий. Тэрнтэй адилхан байхгүй. Тэгсэн нөгөө явган зэрэг нээсээ тасарцснаа рицерүүд нь мдээгүй, морт рицерүүд нь мдээгүй. Утаан дунд. Тэгээд ингээд утаан дунд нөгөөдөл нь ингээд одоо цаашаагаад давшаад явж исэн чинь гэв өөдөөс нь Польшоор амиа удаараа гэж хашгирсан хүмүүс зөрж тавьсан баг. Польшид сурцсан цаа. Тэгээд амиа удаараа чи тэр утаан дотор те тэгсэн чи гэв амиа удаараа гэл ингээл паник үүсгэж штэ нөхдүүд. Тэгээд нөгөө рицерийн морин цэрэг чинь нөгөө юугүй баримжаагүй болоод баримжаагүй болох үед нь нөгөө паник үүсээ жагсаад бужигнах үед нь орж ирж сайхан надарж байгаа юм да. Тэгэхдээ одоо чи хаан нарвах юм бэ гэдэг шүү дээ тий. Монголын хүнд морин цэрэгнийх ороогүй байна гэж бид тэр тултаа юм харахаар бугуйлдаад исэн юмнууд яг бичигдсэн байна. Бугуйлдал тэр битүү төмрөөгөө шүү дээ. Тэр чи явж морин дээр сумгачвал тэгэл явган рицер бол хэцүү шүү дээ хөрхөө. Тэгээд тим харагдаж байгаа. Тэгээд тэр Европын судрууд дээр бичснээр нэг тийм луугийн толгойтой амнаас нэм өмхийн үнэртэй утаа сайгсан тийм одоо монголчуудын туган тийм байсан гэж бичээд байгаа хөөхгүй. Тэгэхээр тэнд ямар нэгэн төрлийн галц зэвсэг хэрэгэлсэн болж таарад байгаа. Шин технологи тий. Тийм одоо Европтой бол цоо шин технологи шүү дээ. Европт их үүсэл арай болоогүй байна тий. Тэгэхээр зөв ямар нэгэн тийм төрлийн галц зэвсэг хэрэгэлсэн юм харагдаад байгаа. Тэгэд нөгөө рицерүүдийн мортой рицерүүдийн унгаацсны дараа явган зэрэг үл яах вэ? Чи гүүгээд мортой Монгол цэргийн араас гүйцэхгүй юм чинь. Тэр бол нэг сайхан юу гэх юм бэ? Зугаацах бай болж хувирж байгаа байхгүй. Нөхдүүд. Тэгээд 4 сарын 12-нд үнэн сүжигт генерхийн цэргийг буцагчод тэр цэрэгт Монгол цэрэг чинь тэр чигтээ Маравын нутгаар нэгт тавьгаад Унгар руу явж байгаа. Тэгэхээр тэр ерөөсөө ямар нэгэн эзлэх зорилго байхыг харуулдаг байна. Уул нь одоо бүх цэргийг хүчээд буцагчлаа шүү дээ. Одоо тэгээд сайхан тэр хотуудыг эзлээд өрөнгө мөнгө дээрэмдээд даргаж тавиад ингээд нөгөө
хятад хийдэг байсан байлдааны ажиллагааны журмаар бол тийм шүү дээ. А гэтэл ерөөсөө дээггүй. Тэгэхээр зэрэг тэр баруун замын цэрэг бол ямар ч эзлэх, захирах тийм юу ерөөс тэнд байгаа цэргийн хүчийг барин тогтоох чадвал дарах. А тэгээд дарчингуудаа нөхөр одоо үе нөгөө унгуудтай байлдах хэрэгтэй. Тийшээ чинь явна гэд яваад гэж байгаа. А Европын их том цохилтонд орсон гэдэг нь яг гэвэл энэ тулдаанд орсон одоо уулын Силезийн нөхдүүд байна те. Тэгээд юунууд байна Польшийн Рецерүүд орсон гэж яриад байна. Бохемийн зарим нэгэн цэрэг орсон. Тэрнээс гадна Тевтоны хүлэгт баатрууд госпиталиерууд Францаас ирж орсон байгаа энэ тулдаанд. Тэгээд энэ юу ариун сүмээр эзэрүүд Темпларс гэж. Темпларын ордны магистр Пон до Бон гэж энэ Франц одоо хүлэгт баатраг байхгүй. Тэр Францын маань 9-р Луид бичсэн захидал байгаа. Тэн дээр татарууд Польшийн Хенрихийн харьяа газрыг сөнөөж түүнийг олон барууных нь хамт хөнөөсний дотор манай 6 ах トゥ гэж байгаа. Хүлэг баатар хэлж байгаа. 500 цэрэг цугалагдсныг мэддэггүй гэж. Манай 3 хүн амьд гарав гэж байгаа. Тэгээд 9 хүлэгт баатар очсон юм шиг байна. Тэгээд тэрийгээ дагаа 500 цэрэг очсон бол таарж байгаа байхгүй. Тэдний бүгдийг хэдсэн ба. Германы бүх баруунууд, санвартнууд, Унгарынхан бүгд татарын эсрэг дайдахаар загалмаа хүртлээ гэж. Одоо бүгдээр ингэж нийлж байлгах гэж. Хэрэг бурхны зарилгаар тэд ялагдвал танай орон хүртэл татарыг эсрэг үүсэх хөнгүү болсныг мэдгэдэг гэж. Тэгэхээр Унгарын цэрэгт чинь Германы бүх баруунууд очиж байна гэсэн үг. Дан ганц Унгарын арим ерөөсөө бишээ гэж ингэж ойлгогдчих. Юу болчих юм л да. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг. Denk Farm. Европ дахь Хипчакийн дайны бас нэг чухал эсвэл дээр Карпатын нураг давах үйл явц. Тэр чинь хоёулаа баруун зүгээрээ ярьчлаа тийм үү? Одоо гол зүүн зүгээрээ бас ярих хэрэгтэй. Нөгөө хадаан бүжиг хоёр. За. Хадаан бүжиг хоёр бол одоогийн Молдав өргөмөний нутгаар Болгарын дээд хэсгээр ингэж тойроод өөрөөр хэлбэл Унгараа ингэж хоёр талаас нь багшиг авчиж штэ. Тэгээ энэ хоёр бол яасан бэ? Энэ хоёрт бол харин нэг тийм айхтар том нөгөө зохион байгуулалтын эсэргүүцэл үзүүлэх тийм том цэргийн одоо юу гэх айрам замд байхгүй. Яг гэвэл Трансильвани Валах чинь тэр чигтээ Унгарын мэдлэлт төвийн даалгавраар хөдлөх ёстой нөхдүүд. Тийм болохоор зэрэг мань хоёр бол тэндээс харин цэрэг татлагын өгдөд төв рүү цэрэг очиулахгүй байх юм болж байгаа. Тэгээ энэ хоёр чинь ингэж Унгарын өмнө талаар нь ороож байлдаад хамаг нөхдүүдийн тэнд нь гацааж хаянгуудаа буцаад Сүбэдэ Баатар Батхан хоёр дээр шаяа гол дээр хүрээд ирж байгаа. Энэ байлдааны ажиллагаа эхэлсний дараа нь шүү. Хин Сүбэдэ Баатар Батхан хоёр Карпатын нурууг давж байгаа юм л да. Ер нь бол Карпатын нурууг давж байлдана гэдэг одоо туйлын амаргүй байлдааны үйл ажиллагаа гэдгийг бүр 2 дугаар дайнаас харж болно. Зөвлөлтийн улаан арим чинь 45 онд Карпатын нурууг давах гэж 3 сар оролдоод тэгээд баралгүйгээр Болгарын нутгаар тойрж Унгар руу орсон штэ. Карпатын нурууг давж чадаагүй. Танктай, их буутай мундаг цэргүүд. Хүнд зэвсэглэлтээс учраас чадаагүйсэн юм шүү. Чадахгүйсэн юм шүү. Үгүй байгаль цагуурын нөхцөл байдал Карпатын тэр олон даваа гэдэг юм чи өөр хэцүү байхгүй. Тийм учраас тэр Карпатын нуруунд байлдсан танкын арми чинь сүүлд нь 45 оны 8 сард их хянганы нуруунд байлдуулах гэж тэр танкын армийг татсан шүү дээ. Ууланд байлдаж сурсан гэж үзээд. Тэгэхээр тэр бол байлдааны үйл ажиллагааны хувьд юу туйлын хэцүү гэсэн үг байхгүй. Хоёрдугаарт нөгөө нэг дахиад нөгөө Унгарын ман Бэла чинь Карпатын нурууг өвөлд авч орж ирэхгүй гэж бодсон баг. Тийм учраас маань нөхөр жоохон бэлтгэл нь их сул болоогүй хавар мавар болохоор л ирэх баг монголчууд гэж бодоод тэгсэн гэтэл ерөөсөө тэр өвөл дундуур чинь Бацүбэдэ хоёр чинь Карпатын нурууг даваад авшаад ороод ирсэн баг. Тэгээ тэр юун дээр судар бичиг дээр нь бүр бичсэн байдгийн хин гэж
Дионис Томаш гэж Паладин гэж Хүлэг Баатар гэсэн үгтэй. Өөрөөр нөгөө юу гэх өрлөг жанжин гэж манайхаар бол тэгж ойлгох хүн байна. Second in command те нөгөө вангийн дараа ордог. Тэр нөхөр 5,000 зэрэгтэй одоо Карпатын тэр нуруу Оросын хаалга гэж нэрлэдэг байсан. Тэр давааг хааж байлдахаар явсан баг. Тэгээ хоёулаа нэг төрүүчийн анги дээр ирж ирсэн шүү дээ. Өнгөрүүд татар наан ууган бай баахан мордва орсууд л орж ирээд байна шүү дээ ингээд. Яг мэдээж манай цэргийн одоо давшилтын үзүүрт тэр нөгөө нуруу хаасан нурууг давсан даваануудыг хаасан бэхлэлүүдийг эвдэхэд тийм ч морин зэрэг чухал байна шүү дээ. Явган зэрэг чухал. Тийм учраас орсууд мордванууд эхний үзүүрт нь орж ирж байгаа байхгүй. Тэгэд чинь 3 сарын ихэр Мартин амнаар баяр тэмдэглэлийн оронд Карпатын нурууд аваад хусцсан байгаамаа. Тэгээд тэр тухай энэ нөгөө Рогери гэдэг ламын гаслангийн дуулыг бичсэн нөгөө лам биш үү? Тэр тэгж бичиж байгаа. Энэ Оросын хэлний цаг дээр байгаа Унгарын нутгийг татарууд сүйдгэж байгаа тухай мэдээ ирсэн. Тэгээд энийг ванд дуулгасанд өөрийнхөө гол Ишван гэж Паладин гэж энэ Ишван гэдэг нь гүн гэсэн үг. Паладин гэдэг нь Хүлэгт Баатар гэсэн үг тий. Тэр нөгөө Томаш гэдэг нөхрийг Дионис Томаш гэдэг хүнийг цэргүүдийн хамт Унгарын нутагт оргоцсон болох уулын хаалга гэдэг Оросын хаалга гэж энэ одоо Верецкийн даваа гэж нэрлэгддэг даваа л да. Карпатын гол даваа. Тэгээд энийг манахаар явуулсан гэж. Тэгээд сарын дунд үед Паладины элч ирж Ванг яаруулад татарууд Оросын хаалган дээр ирсэн хөлийн саадуудыг устгаж байна. Ван туслах цэрэг илгээхгүй бол Паладины цэрэг зогсоож барахгүй гэж эмэж байна гэж. Тэгээд Ван төдийлөн итгэхгүй байсан. Зэвсэг цэрэгч бэлэн биш байсан. Тэгээд ингэж сэтгэл төгшиж удаасарч суухад 4 өдөр нь Паладин өөрөө өдөр шөнөгүй давхсаар ирээд тэгээ 3 сарын ихээр 12-ны өдөр тэдэнтэй хаалган дээр тулсан. Бараг бүх цэрэг нь сум элдэнд оногдон өгөж цөөн хэдэн хүнтэй юу усныг хэлгээр ирлээ гэсэн гэж байна. Тэр Ван гэж одоо ясаа хариуцлахгүй итгээд байдаг асуудал гарах гэдэг эндээс. Тэгсэн чинь нөгөө би түрүү нөгөө феодал ноёдуудны юм тийм гээд айгүй эрх мэрхээ булаацалдсан юм байдалтай байсан гэж яриадсэн шүү дээ. Тэгээд нөгөө монголчуудыг довтолж ирэх үед нөгөө Белаван ч бүх хүмүүсээ цэргээ татаж цуглуулсан шүү дээ. Амир хүчтэй дайсан ирж яаны нэтрэг. Тэгээс нөгөө цэргээ аваад ирсэн феодал нь заавж гараа тэгээд энэ данд явсны дараа надаа юу өгөх юм? Филдмаршал өхөөгүй юу? Ямар татварын хөнгөлт идэх юм тэргээд мантайгаа хэлцээгээ судсан. Дээрээс нь Австрийн ван Бабенберг гэж нөхөр гомоо тэр бас Унгарын нутгаас булаахсан натай нөхөр байсан. Гэхдээ одоо нөгөө нийтийн дайс ирсэн учраас гээд Бабенбергийг бас урдсан. Тэс нөгөө Бабенберг нь ирэнгүүтээ гээ та нар ерөөсөө юу ч ойлгохгүй. Энэ хотон гэдэг нөхөр чинь энэ Монголын тагнуул واخгүй юу? Санаатай энд ирсэн. Тэгээ араас нь шалтгаан хийж монголчууд орж ирж байгаа. Тэгээ энэ хотон гэдгээс бүх юм болж байгаа ингээд шордоод уулынч Бабенберг ч бас худлаа хэлэхгүй байна. Тэгээ шалтгаан болж байгаа нь мөн штэ бас хөрхөө. Тэгээд феодлууд нь нэрээ тийм байж штэ энэ төр гэж байгаа нөгөө хотон хааны ч алаа явахгүй. Ер нь бол монголчууд өнөөгөө тий Унгрууд өөрсдөө нөөч юм байна. Австрийн нөхрийн гатгалгаар. Тэгээ нөгөө хотон хааны ч алаад тэгсэн нөгөө хөвчээгүүч чинь өө энэ хараа итгэл хөвдлээ хааны маань аллаа гэд шууд бослог гаргаад Болгар руу тэгтээ Болгар руу зүүр явахгүй штэ. Замдаа байгаа бүх хотыг дээрэмдээд шатаагаад сүнөөгөөд явна штэ. Хоёрдугаарт Монголын цэрэг орж ирэхэд уул нь жигэр мөгөрдөө байлгаж явах хэвээр морин цэрэгч хөнгөн морин цэрэгч юм гээ байхгүй болчихж байгаа байхгүй. Энэ Бабенберг гэдэг нөхөр бол их гай тарил л да. Ёстой хатгаж өгнө. Ёстой бүр нэг Монголын тагнуул шиг ажиллаж байгаа нөхөр нэг шиг байгаа. Тэгээд нөгөө Белаван чинь юу армиа хөдөлгөж амждаг. Энд чинь ингээд Ахмад хошууч болгонтой хилцээ хийж шагнал урамшил баахан юм даграх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь
овооныг тохирох хичээл нөгөө Фредрих Бабенберг нь оройн үлээ авалт хийж байгаа л баахан амтны тархиг угаал гаргацдаг. Нөгөөдөл маргааш нь үн хөлс өөрчлөгдсөн юм. Манай бол айгүй хүнд байдалд орсон баг. Тэгээд яг л тэгсэн Сүбэдэбаатар бол бас айхтар. Хамгийн эхлээд Батын дүү Шибан биш үү? Шибаны удирдлагаар цэрэг бүр бүгд Пэшт хот хүртэл давшуулж байгаа. Тэр чинь нөгөө альгиз цэрэг давшиж шээ. За ингээд бүр түрүүчийн цэргийн ангууд нь Пэштийн хаан дээр тулж ирээд. Тэгээ яасан чинь одоо хин Белавангийн дүү Коломан ч нөгөө Хорватын Мамбай сан гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээд тэр Хорватын хамб Угрин гэж нөхөр эхний анги мангийн буцаход яг нэг жижиг аюу айлгийн чанга явж исэн юм шиг. Тэрийг нь буцаход тэгээд Угрин ч одоо мундаг баатар болоод тэгээд эренгүүт Шибан ухарч эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл Белаг Бэхлэцсэн хотоос нь гаргаж байгаа хөөхгүй. Ухраал. Тэгэл нөгөө ангууч нөгөө нэг олон пеодлууч нь амархалд буцаж байгаа юм байна шүү дээ. Тэр харалдаа Угрин яваад бүгдээр ингэн өстө бөөрийг гаргаад ирсэн ба шүү дээ. Хэдүүлээ яв болж хувраад. Яг дээрэм хийх хэрэгтэй шүү дээ, тий. Тэгээд Бела за ер нь тгий давшиг гэдэг шийдвэр гаргахад. Тэгээ Унгарын аримч нь одоо бэхлэлтээсээ гараад ухарж байгаа Монгол цэргийн араас бас нэг 7 манаг хурдаг баг шүү. Урд сунгасан байна. Тий, шаяа гол хүртэл ухарж байгаа шүү дээ. Шаяа гол дээр нь зэвхэн шот Бат Сүбэдэ хоёр төрүүлээд ирсэн цэргээс хамраагаад балдаандаа бэлдээд тэр авийг судлаад хаана ашигтай байна, хаана үгүй байна гэдгээ судлаа сууж байгаа шүү дээ. Шибан нөгөө хэдийг ингээ өдөж шаяа гол руу авчирч байгаа. Тэрний байлдааны зураг байдгүй. Шаяа гол дээр. Юу зураг бий. Энэ. За. Энэ шаяа гэдэг голын сүүлд нь Юан улсын судар дээр хонин гол гэдэг Монгол нэрээр нэрлэгдсэн байгаа. Тэгэхээр хонин голын тулдаан гэж одоо яг хаа дэлхийн түүхэнд бол бид нар Мохигийн тулдаанч гэдэг. Мохи гэдэг нь тэр тосхон байна. Энэ шаяагийн тулдаанч гэдэг тэрний гол нь баг. Тэгээ энэ хүрэн улаанууд нь бол эргэн тойрны тосхонууд. Яг тулдаан болсон тэр Мохи гэдэг тосхон баггүй. Тэгээ энэ шаяа голын тулдаан дээр бол хонин голын тулдаан. За хонин голын тулдаан тий. Хонин голын тулдаан дээр Сүбэдэ Баатар байлдааны төлөвлөлтөө бас хийхдээ дахиад хоёр талаас нь орооцох ийм төлөвлөлт хийсэн баг. Өөрөөр хэлбэл Шибаны цэрэг голын одоо хойд хэсгэр тэр орж ирж байгаа хэсэг нь Сүбэдэ голын өмнө талаар Бат чигээрээ Мохи тусахныг чиглээд давшихаар. Тэнд за мэдээж тэгээд яг үгүй ямар ч байлдааны төлөвлөлт байлдаа эхлэхээр өөрчлөгддөг л дөө. Тийм учраас энэ бол яасан яг тэгвэл Шибан бол дээгүр голын дээгүр гол гаталсан учраас гол гүйхэн гарамтай газраар гаталсан. Хин Сүбэдэ бол доогуур явсан. Тийм учраас мань хүн хөвөгч гүүр хийхэд хүрсэн баг. Голоо гатлахын тулд. Бат бол яг энэ гол дээр байгаа гүүрэн дээр гүүрийг нефт гарах ийм байлдааны ажиллагаа хийсэн харагддаг. Энэ одоо Европын судар дээр энэ гүүрэн дээр болсон байлдааныг энтлийнх нь одоо нөгөө юунууд рецерүүд харагдаж байгаа шүү дээ, тийм. Өөдөөс нь монголчууд дайрч байгаа. Энэ одоо монголчууд хэрэгөө. Энэ тал нь монголчууд, энэ тал нь рецер. Одоо Унгарын рецерүүд болж таарах гэдэг юм л да. За. Бараг одоогийн Монголын далбаа зурцсан байгаа шүү дээ. Хоёр улаан хөхтөө юу? Тий, улаан хөхтөө. За, дээрч би явуулж байна. Тэгээд тулдаан эхлэх үед эхлээд юу байсан бэ? Нөгөө гүүрийг одоо шөнөр Монгол цэрэг гараад тэгээ гүүрний цаана бэхэлдсэн байгаа Унгарын
одоо юу цэргийн лагерыг дайрыг тэгээд дайрж явах үед нь нөгөө өмнө талаас нь сүбэдэ хойд талаас нь шибан орж ирнэ гэсэн. Схем дээр харуулвал харин түрүүний схем. Тэгээ түрүүний схем гаргах. Тэгж тооцоо хийж юу балдааны үлээс гагаа төлөвлөсөн юм харагдаад байгаа. Эхний тэгээ асуудал юунаас болсон бэ гэсэн чинь Монгол цэргийн хүрээнд явсан Русин боол гэдэг. Русин гэдэг нь бол одоо юу тэр Карпатын нуруу хавцаа байсан славын үндэстнүүдийг хэлж байгаа. Тэр Русин боол шүн оргож унгруудад ирж хэлсэн байна. Энэ шүн гарах гэж байна. Гүүр гарах гэж. Тэгэнгүүт Угрын хамт маань Хорватын Коломан хоёр хэсэг зэрэгээ аваад гүүрлүүд арчиж дахиж очихгүй. Тэгээ гүүрлүүд авахгүй очсон чинь нэрээ нэг Монгол цэргийн анги гүүр гарч байгаа. Таарад тэгээ руу байлдаад нөгөө хэдий ч буцахад монголчуудыг тэгээ гүүрэн дээр бахан арбалет харваач түлдээчихэд нөхдөөд буцаад ирсэн баг. Зөвхөн ерөнхийдөө харж яхад бол ингээ Монголыг дарчлаа гэж зарим нь хөөрсөн болтой юм шиг. Үндэс зэргийн анги нь ирээгүй нэгдгийг ойлгоогүй. Тэгээд нөхдүүд хүрэн дээр ирээд найрлаад дарсны ялтын баяр тэмдэглээд наагаад тэгтэл Батын үндсэн зэргийн өвч араас нь ирж таарад. Тэгээ нөө эхлээд гүүр гарах гэсэн чинь арбалет харваачд харваад ерөөсөө гаргадаг. Арбалетыг бол мэдэн штэ нөгөө хэвтэй ном. Тэгтээ юу Монгол эвэр номоос ялгаатай тэр чинь нөгөө юуг нь номын татхтаа юу бод онсор татдаг авчаахаа чи бол жижиг баг номыг хэлдэг баг. Тэгээд тэр чинь ойрын зайд бол их хүчтэй харагдаг. Сум нэг хүчтэй явдаг бас тийм тоглоом биш. Тэгэнгүүт Бат чулуу харвагч зоож агаад нөгөө гүүрэн дээр байгаа арбалет харваачдаг чулуугаар харваад тэгээд бид нар чинь юу яана үстэй юу чулуунд нүдүүлээд ухраад ухрах нь ухран штэ. Тэгэнгүүт Монгол зэрэг гүүр гарч эхэлсэн баг. Тэгээд нөгөө хойшоо лагер руу мэдээ хөрөхгүй. Тэгэнгүүт нь дахиад нөгөө Угрын Коломан хоёр чинь тэр хоёр бас нэг тийм дайнч хоёроо сагсаа очиод юу гэчээ тэр нухчаа дэрийгээд гараад явсан. Хин Бэлаван цэргээ жагсааж эхэлсэн баг. Жагсааж эхэлсэн. Ерөөсөө нөгөө байлдааны үйл ажиллагаа дундаа орчоод тахт. Тэгээд нөгөө хоёр чинь дахиад гүүрэн дээр ирсэн чинь бүр олон цэрэг гүүр даваад ирж идэг. Тэгэнгүүт нөгөө Угрын чинь ойлгоод энэ нөхөө байлдаа яг үндсэн чинь одоо ирж байгаа юм байна гэж ойлгоод буцаж лагер дээрээ давхаад ирсэн. Бэлан цэргээ жагсаагаагүй нөгөө багийн нуттайгаа хилцээ ингээд нөгөө төлн за одоо тэгээ гараж гисвэл яах юм хэдийг өгөх юм болоод тэгээд байжсэн Угрын ирээд бахан загнасан байгаа. Жахан бом чинь тэр чинь Монгол загин чадсан шүү дээ. Чүү тайм болж байгаа чинь чи одоо метр гэл. Тэгээд Унгарын зэрэг арай гэж нэг гарч гисаад гүүрлүү ирсэн баг. Бат их хүнд байдалд орсон. Яг гэвэл маний хүн ч нөгөө маневр хийж болохгүй дөнгөж гол гарцсан. Хамаагүй маневрээр ард нь голтой. Тийм учраас тэр тулдааны тэр хэсэг их ширүүн болсон. 30 одоо шилдэг баатраа алдаж цэргийн жинжин бахатуу халагдсан энэ гэж бичигдсэн байна. Тэгэхээр тэр бол их ширүүн тулдаан болсон юм шиг. Энэ үед бол юунаас хойтлоос нь Шибаны цэрэг төхөж орж ирсэн. Гэхдээ нөгөө Унгарын цэрэг хамаагүй илүү олон учраас тулдааны ерөнхий нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байсан баг. Нэлээд тийм хүнд ширүүн зууралдсан маягийн тулдаан болж эхэлсэн. Энэ үед харин Сүбэдийн цэрэг нөхөө голоо гараад нөгөө зовлонтой гүүр мүрээ нэг юм барьж дуусаад тэгээ голоо гараад Унгарын цэргийн өмнө талаас орж ирсэн. Тэр бол яг зарим цэргийн дүүгчд бол Сүбэдээ санаатай хоцорсон гэж. Өөрөөр хэлбэл нөгөө тулдаан эд өрнөөд Унгарын цэрэг тийшээгээ хамаг хүчээ хаяад тэгээд одоо өмнө жиг өрн шалдрахыг хүлээж исэн гэж тайлбарласан юм байдаг. Мэдгүй одоо тэрийг бол ястай яг хэлж мэдэхгүй. Тэгээд ингээд
хоёр талаас хавчсан цохилт ороод ирэнгүүт Унгарууд ухраад нөгөө бэхэлсэн лагертаа буцаад ороод хориглосон байна. Тэгэд монголчууд иймэрхүү бэхэлсэн лагер руу дайрдаггүй гэдгийг Калка голоос эхлээд ойлоо ярьсан шүү дээ. Ийшээ дайраад нэмэргүй бөөм хүмүүнээ алуулна. За мэдээж харваад тойроод харваад их нь харваад идэг байж бол. Тэгээд энд бол монголчууд задгай амсарт жигсаал гэдгийг хэрэгэлсэн байна. Өмнөд хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Энэ дайсныг ингээ бүслэхдээ нэг хэсэг газар нь онгорхоо харагдаг. Энэ бол монголчуудын дээр үеийн ан авын арга. Ингээд аваа үргээж нэг газар цуглуулад тэгээ шавцсан юм дундаас чинь бас шилж харахад хэцүү шттэ. Тийм учраас нэгтлээ онгорхоо үлдээгээд тийшээгээ нөгөө амьтад нь цухтаага цуурж гарахт нь харж байгаад нөгөө нас гүцснээ юу ч байдгийг тэгж хардаг. Монгол зэргийн байлдааны одоо авын арга л да. Тэрийг хэрэгэлсэн баг. Хоёрдугаарт зарим судрууд төр бол галцсум харвсан. Тэгээд нэг юунууд тэр чинь нөгөө бэхэлсэн лагер байгаа шүү дээ. Баахан майхан зайхан барьцсан. Тэгээд тэдний шатаж эхэлсэн. Тэгээд Унгарын цэрэг бол тэрнээс олж эмх замраагаа алдсан. Зарим нь галзуураад хаамаагүй дайраад ийм болсон гэж бичээд байгаа юм л да. Тэгэд ялчгүй эхлээд нөгөө Коломан гэдэг зөрөгт вангийн дүү шүү дээ. Тэр чинь бэхлэгдсэн даграасаа гарч байлдах гэж үзээд суманд оногдоод гараад ирсний зүгээр сум мөндөр ухтаж авч байгаа юм чинь. Тэгээ буцаад орсон. Тэгээ дараа нь ер нь яг ингээ бүслэгдээд лагер дотор гал гараад ер нь одоо баларлаа гэж бодож итэл энэ үзүүр онгорхоо байна гэдэг. Тийм юм би мэдээ ирээд бүгдөө тэр үзүүр рүү дайрж ороод тэгээд за тэгж байгаа хүмүүс жагсаал байхгүй. Нуруугаа харуулж яваа зогтож байгаа шүү дээ. Тэр чинь өстой нөгөө нэг ан одоо түүж харвна гэдэг шиг өстой араас нь Монгол зэрэг чи сайхан устгаад бараг пэшт хүртэл устгаж байгаа шүү дээ. Зүгээр бүх содрууд төр янз бүрийн мэдээ өгдөг. Тэрийг нийлүүлж судалсан хүмүүс бол нийт цэгийн 80% устсан гэж мэдээлсэн байна. Унгарын цэрэг хэд байсан бэ гэдэг дээр бас их маргаантай тоотой. За 80,000-аас эхлээл. Одоо сүүлийн үед бол 30,000 орчим байсан байна. Монгол цэрэг нь 20,000 байсан юм байна гэдэг тийм тооцоо бас эрдэмтэд гаргаад байгаа. Швед эрдэмтэн Карл Свердруп гэж юм цэргийн тоо судалж гаргах дуртай нэг нөхөр бай. Тэр тэгж яадаг. Тэр нөхөр цэргийн нэрсийн жагсаалтыг л хаанагтай газараас олсон юм шиг байна. Айгу тоомог нарийн бичнэ. За тэгэд Унгарын хайрын үндсэндээ дарагдаад Бэлэвэн бол Чүваг зогтсон. Зогтаад Коломан бас яг тэр чинь нөгөө шарахтай байсан юм чинь. Тэгээд тэд нэр зугтаагаад Коломан пэштэд ирээд шархаад алгүй нас орцсон. За энэ тулдаан их хүн тулдаан болсон гэдгийг Юан улсын судраас уншиж болж байгаа. Яг тэгвэл Юан улсын судар дээр бичснээр бол хаан хөвөд цуглаад ярихдаа энэ Сүбэдэ Баатар хоцорч ирснээс болж манай бахатуу халагдлаа гэж Сүбэдэ Баатрыг зэмлэх маягийн юм ярьцгаасан байна. Тэгээ хатны Сүбэдэ Баатар хэлж байгаа. Та нар голын дээгүүр гарсан, зарим нь гүүрээр гарсан. Би чинь тэр доогуур өргөн хэсэг дээр нь гүүрээр жуудсан учир шалтгаантай гэдгийг бас эрх биш та нарт бодох юм байгаа үсттэй гэж. Тэгээд тэд нар дахиж ярьж хагаад тэгээд одоо энэ бүх ялалтын гол одоо
юу шалтгаан нь бол Сүбэдэ Баатар байна гэж одоо түүнд айраг сөгнөн барив гэж. Тэгэхээр баялдааны дараа баялдааны ажиллагааны анализ хийж байгаа байхгүй юу нийт чинь. Тийм багс. Тэгээ хэн буруутай хэн зөв тэгээд дахиж анализ хийж үзээд өө энэ тийм байх Сүбэдэгийн зөв байсан юм байна гэж дүгнэлтээ гаргаад заач айраг өгөөд өгж гин гэсэн үг шүү дээ. Бас нэг тийм гүйцэтгэлийн үнэлгээ хийж байна тийм. Тэгээ гүйцэтгэлийн үнэлгээ хийж байна. Баялдааны операцийн анализ хийж байгаа. Тэгээд яг зарим нь бол эндээс ер нь буцъя гэсэн юм ярьсан баг. Тэгэхэд Сүбэдэ бол тийм байхгүй. Би Тунаа хүртэл явна гэж дунаа. Тэ Будапештийг эзлэн. Тэгээд тэр нэг үгрийн гэж нэг Америк төвтэй хамт байгаад байна шүү дээ. Базигээ баялдаанд гарчихгүй гэдэг. Тэрний хотыг эзлэх ёстой гэсэн тийм юм хэлсэн баг. Энд ч бас нөгөө хариуцлага тооцох ажил явж штэ. Тийм учраас Монгол цэрэг бол цаашаага давшаад явсан. Гэхдээ тэр үед Монгол нийслэл Будапешт байгаагүй. Эстергом гэдэг хот байсан. Тэр цаашаа баруун тишг. Эстергомыг бол Монгол цэрэг бүсэлсэн. Гэхдээ нөгөө сүүлийн үед гарсан нэг 1242 өрөндийн хаалган дээр гэдэг нэг кинон дээр яг тэр Эстергомын бүсэлтийн тухай ярьж байгаа штэ. Тэр шиг тийм айхтар бүсэлт болоогүй л дээ. Эстергомыг Монголын зэрэг бүсэлж аваад тэгээд нөгөө манай уламжил байна штэ. Хааны барьж усгах хэвээр. Тэгэхгүй бол нөгөө зохион байгуулалтанд дахиж орно штэ. Тэгээд нөгөө Белавын чинь зүхтаагаад явангууд нь араас нь хадааны зэрэг хөөж эхэлж байгаа байхгүй. Нөгөө Зевс үедээ хоёр хоризм шахыг хөөсөн шиг хадаан өгөөд эхэлж байгаа. Тэгээд тэр Эстергомыг бүслээд нэг хоноод тэгээд хот дотор хэн байхгүй байна. Юу Белавын байхгүй болчих. Гэдгийг зүхтаагаа өвч гэдгийг мэдэнгүүтээ Эстергомыг хайчаад цаашаага тавьшаа явсан байх жишээтэй. Тийм болохоор ер нь бол юу яасан юм байхгүй. Тэгж Унгарын нутгаас гинтхэн буцаа явцсан юм ерөөсөй байхгүй. Хоёрдугаарт энэ үеийн баялдаануудаас үзэх юм бол хэд хэдэн сонирхолтой юм гарч байгаа. Нойштад гэдэг одоо Австрийн нутагт байсан хот руу төгөж ирсэн байна. Тэр чинь Венес нэг хэдэн километр сайтаж ирж байгаа юм дээ. Их ойрхон ирж байгаа юм. Энэ налах дээр хүрээд ирж байгаа гэсэн үг байхгүй. Улаанбаатараар бодох юм бол. Тэгснэ Нойштадаас буцаа авчиж байгаа. Нөгөө өөдөөс нь цэрэг гаргаад явуулах гэсэн чинь монголчууд нь хаяа явчихж байгаа байхгүй. Шалтгааны нэг бүр гайхаад байхаар ариун ром эзэн тулсан. Тийшээгээ орох даалбаргүй үүрэггүй шүү дээ. Тэ? Хэрвээ тийшээ орно гэвэл тэр чинь ерөнхий командлагч мэдэх ёстой. Бүр дээд ерөнхий командлагч өгөөдөө хааны зарлиг дотор ариун ром эзэн тулс Герман, Итали гэсэн нэг ч үг байхгүй шүү дээ. Унгар бай. Тэ? Тийм болохоор Монгол цэрэг бол тэр баялдааныхаа журмыг их сайн барьж байгаа. Тэгээд тэр Нойштадын дэргэд олцлогдсон нэг Английн тухай чив тэр нэг дугаар дээр ирсэн шүү дээ. Тий. Тэгээд тэр ч бас цэрэг өдөрж байгаа Англи юм шүү. Зүгээр нэг муу тэнүүлж гарав ш. Монголын иргэн. Тий, би монгол хүн гэдэг. Монголын иргэн ч биш бүр би монгол гэдэг. Англи байгаа. Тэгээд хин болохоор Белавын чинь зүхтаагаад эхлээд үргээ Австрид нөгөө Бабенбергт харьяанд очиж байгаа байхгүй гүйгээд одоо Санчест валарлаад харагдлаа гэсэн. Тэс нөгөө Бабенбергийн барьж яваа шоронд хийцээ. За яа эдэг төлхий мөнгө төлөхөр чинь жамаа гаргана гэ. Хин нөгөө ариун ромын эзэн хаан бол Папламыг дагаад алдагнаад илүү. Би юу гэж чам зэрэг өгдөн чи тэр папаас зэрэг гүйлдэ гэдэг ингээд суугаад байдаг. Тэгээ өөрхий Белавын ч нарахгүй даад амар их алтан зоос төлөөд ишөө болоогүй Унгарын 3 мужийг одоо өгье гэж амлалт өгжээж тэгээд нөгөөх нь тавьж явуулж байгаа байхгүй. Тэгээд бүр цаашаа зүхтаагаад Хорватын нутаг руу зүхтиж ороод тэгээд нэг Трогир гэдэг далайн цайз дээр очиод сууцсан баг. Одоо өөрөө монголчууд хүрч чадахгүй гэж үзэж штэ. Хадааны зэрэгч маань нэг мөшгөж ингэж яваад тэр чинь Загребыг шатаагаад замдаа их юм болж байгаа штэ. Одоогийн хуучны Югославийн нутаг мутгаар бужигдуулаад тэгээд Түрүүчийн цэргийн анги нь Триест хотын орчим хүрсэн байгаа. Адриатын далай хүрээд Италийн Триестийн хавцаа ихний айлгинч нар айлгинч анги очисон тухайд тэмдэглэж үлдээсэн баг.
Тэгэд нөгөө бэлэг барьж авч чаддгүй. Усан гос байхгүй штэ. Нөгөө тэргээр тэр далай зайц дээр ночиг гэхээр. Тэгээд тэгжэтэл бодвол одоо өгөөдөө хаан нас орсон мэдээ ирсэн баг л да. Өгөөдөө хаан 1241 оны 12 сарын дундуур Монголд нас урчиж байгаа штэ. За тэгээ яг хуу магадгүй Хонинголын тулдаан болох үед өгөөдөө хаан нас орсон тухай мэдээ ирээгүй байж магадгүй. Энд ч бас асар их том зай. Тэгээ эсвэл ирсэн бол тулдааны бэлтгэл нэгэнд гүйцсэн хон ирсэн учраас юмаа дуусгаж чагаад болоо гэсэн байж магадгүй. Дахиад энэ дээр Европынхны одоо хоёулаа онлуудтай маргалдах хэрэг. Яга буцаа явчих гэдэг асуудал байна. За европчууд юу гэж хэлж байгаа юм гэхээр за орсуудаас нэглээ. Орсууд бол Орос Симбаатарлаг ард түмэн монголчуудыг чинь ингэж байлцсаар байгаад нөгөөдөл хохирол үдсээр байгаад Европ руу ороо за ер нь барахгүй нэгэ буцсан гэсэн утгатай юм бичиж байгаа. Баатарлаг ард түмэн 5 сар дотор эзлэгдсэн. Башкир 10 жил байлцсан шүү. За Оросууд 5 сар дотор эзлэгдчихэд тийм байхгүй. Хоёрдугаарт яг Европ руу орох шатны өмнө хоёлоо өмнөд Оросын хэсгийг ярьсан шүү дээ. Тэнд ер нь олигтой эсрэг хүсэл үзүүлсэн хүн байхгүй. Хамгийн том улсынх нь Галицийн вант улс, Волыны вант улс гэд хамгийн хүчтэй хоёр улсынх нь вангууд нь Унгар руу зугтагаа явцсан гэд. Тийм болохоор нэг Оросд нэг тэгээд тороод байсан юм бол байхгүй байна. За европчууд хэлж байгаа нөгөө ингээд чулуун цайзнуудтай тулаад тэгээ монголчууд ер нь заддаа хохирол үзэх юм байна. Ер нь бодий гэдэг юм бодцоосон гэж байгаа. Тэгж дурсан дуртгал ер нь байхгүй. Тэр үеийн монголч анчт бол тэр өөрсдийнхөө Twitter, Facebook хаягийн дээр ерөөсөө тийм бичээгүй. 3 дугаар чулуун цайз бол манайхан Хятадын нутаг зүүндөө байлдсан шүү дээ. Чулуун цайзтай. Тийм болохоор чулуун цайз бол бидний хувьд бол нэг тийм шин үзэгдэл биш. Би бол тэрийг худлаа гэж бодож байгаа. За дөрөв дэх хэлж байгаа юм нь болохоор ер нь Европ бол тэгээд ойрхуугаад ой маягийн нутаг одоо намаг гэхлээ тэгээд одоо тэр тал хэр биш учраас морин цэрэг байрлахад хэцүү болоод буцсан гэж бичиж байгаа улсууд би өдөө Унгараас буцаж байгаа. Унгарч сайхан тал газар шүү дээ. Ер нь бол үеийн үед нүүдэлчд хамгийн түрүү хаана очдөг Унгарт очдөг шүү дээ. Хүн нүүнрийг сан Атила авааруудыг сан тийм дандаа манайхан тэнд очиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ер нь юу бол тэгээд дээрэс нь өгөөдөө ханаас ороод тэгээ одоо бүгдээр хар хоринд очиж хурал хийх ёстой нөгөө улсын их хурлын нэгдсэн чуулган эхлэх гээд байгаа учраас бүх байлдаа наяад бүгдээр тийшээ явсан юм а гэж байгаа. Тийм бол тэгээ Батыганд очихгүй. Бат чинь тэгээд ижил мөрөн дээр суугаад төлчихөж байгаа шүү дээ. Тэ? Юу хар хоринд л очихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бас ягч өгөөдөө хаан гэдэг нь шалтгаан ч юм уу да гэдэг ийм асуудал. Тэгээ энэ дээр бол би ямар маргаан ямар аргумент өдөөс нь зөрүүлж гаргах гэж байгаа гэхэлэр их хааны зарлагт цаашгаа явах тухай үгс халах. Тэ? Унгар бол байна. Унгар руу орохын тулд тэр хөргөдүүдийн нутгийг дайлсан байна. Польш. Тэ? Валах малах харьяат ард иргэдийн дайлсан байна. Тэрнээс биш ер нь бол өөр нэг тэгээд цаашаагаа Ромыг эзлэрээ гэсэн юм байхгүй. Ганцхан тэр Рогери ламын Гаслангийн дуулал дээр нэг тийм бичээстэй. Биш Юлиан ламын дуртгал дээр Ромыг эзлэхийн гинэ гэд бичээстэй. Тэр одоо зүгээр юу шүү дээ, тэ. Юлиан лам болгоход ямар ч байсан гэсэн Монголын цэргийн Жанжистабын нууц төлөлгөөг бол мэдэхгүй л байгаа шүү дээ. Нэг сайхан гар цуурчил яваа байхгүй тий. Тийм болохоор би бол Монгол цэрэг бол яг л хааны зэрлэгт дурдсан ажиллаа хийгээл буцсан юм байна гэж. Тэгээ буцсан нь бол зүгээр юу яагаад Будапештийн галтрын буудлын дээр очиж Монгол цугаад буцсан юм ерөөсөө байхгүй. Нөхдөө чинь буцахдаа Болгаараар тайраад Болгарыг бүжигнуулад бүжигнуулж байгаа нь бас учиртай нөгөө хөвчээгүүд чинь Унгараас Болгар руу зогцсон шүү дээ. Болгар руу зогтаад байгаа нь бас учиртай. Болгарууд чинь нөгөө нэг ижил мөрний болгаруудын садангуучтай
нүүдэлчтэй байсан хүмүүс. Тийм болохоор одоо арай нэг жоохон холын садан төрүүлж гэх юм уу. Тэднэр лөө гочиж штэ. Тэгээд янгууд нь араас нь Болгар руу орчиж байгаа хөө. Тэгээд тэр хэсгийн үл ерөөсөө бичихгүй. Болгарт бол энэ Хевчакуудын үлдэгдэл зэргийг буцаход ер нь олзолснуудаа бүгдийг боолуулгаад Константинополийн зах дээр авчиж заргад. Тэгээд нутаг буцсан. Тэр Константинополийн зах дээр заргагдсан боолуудын дунд нэг хялар нүттэй бацаан заргадсан. Тэр нь нөгөө хожимын монголчуудыг анжелуудын тулдаанд дардаг Бейбарс гэдэг их жанжин чинь. Бейбарс бол яг төрсөн нутаг нь бол Крим. Кримт төрөөд дараа нөгөө Монгол цэргийн товтлогын хөрөнгө таав ижтэйгээ хамт ингээд дөрвөлтасаар яваад Унгар ороод Унгараас Болгар ороод тэгээд Болгарт очиод өстө цаашаа явах газархуу болоод Монгол цэрэг юу Хевчакуудыг буцахад таав ижийг алаад тэгээд тэр хүүг Константинополийн зах дээр авчиад зарцсан байхгүй. Энэ ингээд өөр түүх бүгд. Энэ ингээд өөр түүх тий. Энэ дөргөөр хялар нүттэй болохоор үнэн амир буусан. Тэр чинь хялар гэдэг чинь нөгөө юу гэмтэлтэй бараа байхгүй тий. Гэхдээ тэр нь одоо хоёулаа сүүлд өөр түүхээр нэг ярьсан ч байна тий. Ийм Европын дайны тухай бол ерөнхийдөө ийм үзэгдэл болсон юм. Өгөөдөө ханаас барсан нь бол нэг зүйлд бол маргаангүй нөлөөлсөн. Юу гэвэл Монголын тэр үеийн уламжлалаар одоо эзэлсэн нутгаа хуваах хэрэгтэй байсан. Ер нь бол. Чи эн чин өгөөдөө хүүд явж гин тэ гүйг хадаан дандаа өгөөдөө хүүд явж гин цагаадын хөө явж байна баядар ачин явж байна тэ. За тэгээд тулан хүүд мөнх бүчиг гэд яваад штэ хүлэгүүч болсон. Сүүлийн дайны сүүлийн шатанд очиж байлдаанд орсон штэ. Намайг бас хүмүүс шүүмжлээд хэлээ хөлгүү гэж хэлээд байна гэдэг. Нөгөө хүлээгүй гэж хэлэх хэрэгтэй байна л да. Уул нь бол хүлгэл юм билээ л дээ. Хүлэг гэхээр бас хүмүүс ойлгохгүй гэж магадгүй гэд хүлээгүү гэд түргэн хэлжсэн чи хөлгүү гэж сонсогдоод байгаа юм шиг. Энэ хүмүүс чинь хооч өсдөг штэ. Эзэмшил газар. Хятадыг бол бүгдээрээ л Хятадын дайнд мордцгоосон. Бат хүртэл Хятадын дайнд явсан шүү дээ. Тэгээд мань хүнд чинь Пинян өөрийн үеичүүдээ 3 бож өгөөд байгаа шүү дээ. Яг тийм хөрөнгө болт явах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь өгөөдөө нас барангууд нөгөө юу хан хөвүүдийн дунд хагарал эхэлж байгаа. Ядахна Гүйг Бат хоёр дайны үеэр модалцсан. Тэгээд нөгөө үеиг чинь балданы ажиллагаа хийж ирчээд эцэгтэй баахан загнуулсан тухай хоёулаа ярьж ирсэн шүү дээ. Бусад хан хөвүүд нь нөгөө Батаас ямар нэгэн газар авах гэж байхын оронд бушууган буцаж очиод өөрсдийнхөө нөгөө хаан ширэг одоо юу баталгаажуулахгүй болохгүй шинэ хаан сунгуудаа за одоо энэ ил дарвахтын газрыг мегмөрсөөн захирахгүй тэр Отгон баяртан захируул гэдэг ингэчүүлгээд балган үсттэй. Тийм учраас чи бушууган буцах хэрэгтэй болоод ингээд тэгээд буцсныхын дараа нөгөө хар хоринд суугаа их хаан баруун одоо зөчийн улсад сууж байгаа Бат хоёр хоорондоо мөргөлдсөн учраас Бат нь юу гэж хуваах юм чамд яасан гэж би чамд хуваах юм гэдэг ийм асуудал болоод тэр бол хуваагдаагүй учраас Алтай ордын улс гэж цоошнуулсан тэнд үүссэн байна. Алтай ордын улсыг зурхтаа манай түүхчид одоо ингээд нутаг дэвсгийн зурхтаа орхиод идэг нэг юм Дунай хавийн нутгийг орхиод байгаа юм. Өрмийн Болгар яг Болгарыг бол одоо шууд эзэгнээ өгч гисэн Болгар манай хараат улс байж тэнд хаадуудыг бид нар тавьдаг байлаа шүү дээ. Тэр мэр ингээд орхиод зурчдаг. Тэгээд н Оросын төвчдийн нөлөөгөөр ч юм уу Оросыг нь туссан зураад их юм. Манай хараат л улс байсан шүү дээ. Тэгээд нэг хэсэг нь шүү дээ. Нэг хэсэг нь л багхгүй юу. Тэгээд чи татвар нь ойлгомжтойгоор вихад гэж татвар гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг чинь улсын бүрэлдэхүүнд үйж татвар төлнө үстэй тий. Тийм болохоор зэрэг ийм юу сонин үр дагавар бас тэнд гарсан гэдэг. За ингээд Хевчакийн 3 сар хэдэн сар үргэлжилж байгаа? 4 сар. Бараг 4 сар 4 анги чи. 4 анги үргэлжилсэн дайнд дуус цагаан сар хэлээ. Эрхтлөө нэг цагаан сарын мэд дэвшүүлээ тэгээд нэвтрүүлгээ. Цаг дууссан юм. Дуусахаар барах уу юм. За.
энэ ярих өөр зөндөө сэдв байлаа. Дараа бас магадгүй зарим нь детальчил задлж ярих хэрэг гарч магадгүй тэр Унгарын киног нэг яриач гэсэн хүсэлтүүд яваалаа. Нөгөө бидний сэдв ингээд хахад тэрний очир болдгоо ийм байдалтай байгаа. Тэгээд бас энэ ч одоо 2 жил болчихоо. Манай нэвтрүүлэг 3 дахь руу орж ийн үү те. 3 дахь руу орж байгаа шиг байна. Биднийг бас дэмжиж байгаа нийт одоо үзэгчдтэй цагаан сарын мэндийг дэвшүүлье. Тэгээд та бүхэн бас шинэ одоо ирж буй гал морин жилээ гал шиг морь шиг хэмэртэй байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая үзэгчтэй баяр та. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm